Сайн байцгаана уу, нүүрний йогийн багш Хишиг Жаргал байна. Ингээд өнөөдөр бүгдээрээ нүд хооронд үүсдэг хөндлөн зураасыг хэрхэн арилгах талаар ярилцъя. Энэхүү зураас маань гадаа гараад наранд нүд гэлбад ч юм уу эсвэл өөр рефлексүүдээс болоод хит их ярвах рефлекс хийхэд энэхүү зураас илүү тодорч үүсдэг байгаа. А энэ үед бид нар яах вэ гэхээр жилийн 4 улиралд гадаа гарч явах, гадаа явж явах хугацаанд нарны шил зүүж хэвшихийг хичээнэ. Энэ маань өөрөө нүдний өвчлийг маш сайн их тодруулахгүй байхад хамгаалахаас гадна энэ өвчлийг тодорхойлж сэргийлдэг байгаа. Хоёрдугаард нас явахын хэрээр, хөгшөрхийн хэрээр бидний нүүрний булчингууд маань тооноосоо алдаж байгаа болохоор энэ хэсэг маань илүү суларч доошоо ингээд хөндлөн зураасууд үүсгэж тодорч харагддаг байгаа. Тэгэхээр энэхүү зураасыг арилгахын тулд бид нар дасгал хийн, массаж хийн. За ингээд бүгдээрээ дасгалаа эхлэе. Та хэд маань яг хөмсгөө ингэж гурвалжийн хэлбэрт оруулж дарлаа. Энэхүү энд нэг юм жижиг гурвалжин зай үлдээн. За хараарай. Хөмсгний энэ хоёр дээр хөндөй биш маш сайн дарж өгнө. Одоо ингэсний дараа би хөмсгний урд хэсгийг өргөхөд нүдний гол хэсэг маш сайн толиж өгнө. Харж байна уу? За сайн байна. Энэ хэсгийг толиж байгааг сайн ажиглаарай. Яг энэ хэсгийг маш сайн толиулаход энэ зураасууд нь арилж байгааг мэдрээд 20 удаа хийгээд 10 секунд барь. Духны хөмсгний энэ хоёр тал болон энэ духны энэ бусад хэсгүүд дээр хит их чилэлтийн мэдрэмжийг авахгүй байхаас гадна мөрийг сайн суллаарай. Дасгалын явцад та өөрөө ирэхгүй бүгдийгэд мөрөө чангалах юм бол хүзүүний арга хэсэг чангараад байдаг байгаа. Тэгэхээр энэ хэсгийг битгий чангалаарай. Гараа байршууллаа. Хөмсгийг өргөе. 1 2 Хөмсгний яг урд хэсэг өргөдөд байгаа шүү. 3 4 мөрөө суллаарай. 5 6 7 8 9 10 9 8 7 энэ хэсэг толиж байгааг харж байна. 6 5 4 жоохон удаан хийгдсэн ба сайн шүү. 3 2 1 барай 1 2 3 4 5 6 7 8 9 10 хэсэг дээр халуун оргисон шилсэн мэдрэмж ирвэл маш зөв хийж байгаагийн дохио шүү. За одоо би ингээд хөмсгний урд хэсгийг өргөхдөө зөвхөн ингэж өргөсөн гэсэн үг. Энэ хэсгийг өргөсөн. Тэрээс би хөмсгөө ингэж бүхэлд нь бол өргөөгүй. Зөвхөн хөмсгний урд хэсгээр илүү өргөж энэ хэсгийг маш сайн толиулгаж өгсөн гэсэн үг. Тэгэхээр та маань энэ хэсгээ сайн анзаарч хийгээрэй за. Ингээд өдөрт 3 удаа давтар шөнө дасгалыг тэгжээж бид нар энэ нүд хоорондох зураасыг мэдгэдэггүйц хэмжээнд сайн багасгаж өгнө. Энэхүү зураасыг маш сайн багасгахын тулд дасгалаас гадна бас бид нар массаж хийж өгөх шаардлагатай. 2 гарын долоор болон дунд хурууг нуглаад тосолж байгаад нүдний урдаас доороос дэше сайн массажлна. Өдөрт ингээд яг энэ хуруугаараа хамрын дээрээс ингээд дээшээ татаж толиулгож өдөр бүр 1-ээс 3 минут массажлж болж байна. Энэ хэсэг нэлээд халуун оргисон, чилсэн мэдрэмжийг өгж байгаа. Харин өвдөлт бас мэдрүүлж болно. Өвдөлт байх юм бол өвдөлтийг арилгаж сайн ингээд дээшээ суллаж, толиулгаж өгөх. Анкер энэ зураасууд маш сайн бүдгэрч өгнө тийм ээ. Тэгэхээр та дасгал массажаа хослуулад өдөр бүр тууштай ягаараа хийж үзээд ямар хуу байна сэтгэлээ үлдээгээрэй. Баяртай.